Эдгээр бүх хүч чадал, үзэгдлүүд цэвэр ухамсараас үүсэж, түүгээр гэрэлтэн цацарч байгааг мэдсэн нэгэнд энэхүү ертөнцийн хуурмаг үзэгдэл ямар ч гайхшрал болоод сонирхол төрөөлөхөө больдог. Өөрөөр хэлбэл хүн бүх зүйлийг өөрийн ухамсарын тусгал гэдгийг танин барьсан цагт гадаад ертөнцийн сонин хачин хуурмаг зүйлс түүний сэтгэлийг дахин хөдөлгөж чадхаа байдаг гэсэн үг юм. Васиста ийхүү үргэлжлүүлв. Рама, энэ бүх ертөнц үнэмлэхүй Брахман дотор орших боловч мунхаг буюу үл мэдхүн улмаас биеэ даасан бодтой мэт харагддаг. Үнэнийг байгаагаар нь биш, өөрийнхөө мушгин харж байгаа тэрхүү алдаатай төсөөлөл нь бэлэг оюун төрөх үед арилдаг. Буруу хүртхүйн энэ бүхнийг ертөнц мэт харагдуулдаг бол зөв хүртхүйн энэхүү алдааг эцэс болгодог. Рама, энэхүү алдаа нь зөв хандлага хичээл зүтгэл гаргахаас нааш арилдаггүй. Ийм төөрөгдлийг даван туулах боломж байсаар атал ертөнцийн хуурмаг балчигт живж үлдсэн хүн юутай харамсалтай. Рама, чиний зүрх сэтгэлд зөв эрэл хайгуулын ухаарл хэдийнэ бэлээосонд баяр хүргэе. Ийм эрэл хайгуулаар дамжуулан үннийг ухаарах үед хүч чадал, оюун ухаан, гэрэл гэгээ нэмэгддэг. Үннийг таньж алдаанаас ангижирсан гэгээрсэн хүн энэ ертөнцийг ямар ч хүсэл шуналгүйгээр гүн нойрсож буй мэтээр хардаг. Тэрээр өөрийн дотоод оюунаар өөрийг нь хайж ирсэн эд юмс туршлагуудыг ч анзаардаггүй. Учир нь түүний зүрх сэтгэл өөрөө өөртөө оршин байдаг. Тэр ирээдүйд найдахгүй, өнгөрснийг дуурсахгүй, тэр байтугай одоо цагт ч оршдоггүй. Атлаа тэр бүхнийг хийдэг. Унтаж байхдаа сэргэг байхдаа унтдаг мэт. Тэр бүхнийг үйлддэг боловч юу ч хийдэггүй. Дотооддоо бүхнийг орхисон тул гаднаа завгүй мэт харагдавч үргэлж тэнцвэрт оршсоор байдаг. Түүний үйлдэлүүд бүхэлдээ хүсэл зоригоос ангид байдаг. Гэгээрсэн хүн юунд ч хэнд ч үл зууралдана. Тиймээс түүний биеэ авч явах байдал нь сүсэгтэн хүний хувьд сүсэг бишрэлтэй, хатуун ширүүн хүний хувьд хатуун ширүүн мэт харагддаг. Тэр хүүхдүүдийн дунд хүүхэд, хөгшдийн дунд хөгшин, баатруудын дунд баатар, залуусын дунд залуу, зовж шаналсан олны дунд зовлон нэгтэн мэт байдаг. Түүний зөөлөн бөгөөд амтлаг өгсөн бэлэг оюун ухаанаар дүүрэн. Түүнд сайн үйлээс хүртэх ашиг тус гэж үгүй ч тэр язгууртан мэт. Түүнд зугаа цэнгэлийн хүсэл байхгүй тул тэрээр үл уруу татагдана. Мөн хүлэгдэгч, чөлөөлөгдөхөд ч үл татагдана. Мунхаг болон алдааны торн бэлэг ухааны галд шатснаар түүний ухамсарын шувуу чөлөөлөгдөн нисэн оддог. Мэдлэг 7 сарын 23-ны мэдлэг өндөрлөөд 7 сарын 24. Параны буюу амин эрчмийн хөдөлгөөнөөс ухамсарт хөдөлгөөн үүсэж тэрхүү хөдөлгөөнөөс л мэдрэхүй ойлголтууд төрдөг. Энэ нь яг л усны хөдөлгөөнөөс давлгаа эргүүлэг үүсэхтэй адил. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл дотор бодлын хөдөлгөөн нь парана буюу амин эрчимтэй салшгүй холбоотойг тайлбарлаж байна. Ус хөдөлж байж давлгаа үүсдэг шиг прана хөдөлж байж сэтгэл дотор бодол мэдрэхүн эргүүлэг үүсдэг.
Ай Рама, уцаж буй бамбарыг хурдан эргүүлэхэд галын цагирга мэт харагддаг шиг ухамсар дах чичиргээний улмаас энэ ертөнц хуурмаг байдлаар үзэгддэг. Чичиргээ ба ухамсар хоёр нь цасны цагаан өнгө, гүнждийн үрийн тос, цэцгийн анхлын үнэр, галын элчтэй адил нэгдмэл салшгүй зүйл юм. Тэдгээрийг тусдаа зүйл гэж үзэх нь алдаа болно. Сэтгэл болон бодлын хөдөлгөөн нь салшгүй бөгөөд нэг нь зогсоход нөгөө нь мөн зогсно. Рама, энэхүү зогсолтыг бий болгох хоёр арга зам бий. 1. Йогийн зам. Бодлын хөдөлгөөнийг номхотгож хязгаарлах. 2. Мэдлэгийн зам. Үнний тухай зөв мэдлэгийг эзэмших. Паран буюу сэтгэлийн холбоо. Бие махбод доторх эрчим хүчний сувгуудаар буюу наадыгаар эргэлдэж буй тэрхүү эрчмийг паран буюу амин эрчим гэнэ. Паран нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарч апана гэх мэт олон нэршилтэй боловч үндсэндээ сэтгэлдээ салшгүй холбоотой. Үнэндээ параны хөдөлгөөнөөс болж сэтгэж буй тэрхүү ухамсарыг л сэтгэл гэж нэрлээд байгаа юм. Параны хөдөлгөөнөөс сэтгэл доторх бодлын хөдөлгөөн үүснэ. Ухамсар дахь бодлын хөдөлгөөнөөс параны хөдөлгөөн үүснэ. Тэд усан дахь эргүүлэг ба давалгаа шиг харилцан хамааралтай нэгэн үйлчлэгийг бүрдүүлдэг. Мэргэдүүд сэтгэл нь параны хөдөлгөөнөөс үүдэлтэй гэж үздэг тул паранаг тогтоосноор сэтгэл амиралдаг гэж үздэг. Дараах аргууд нь паранаг тогтоож бодлын хөдөлгөөнийг зогсооход хүргэдэг. Хүсэл шунлаа таягдах. Судар болон багшийн сургаалыг чин сэтгэлээсээ дагаж өмнөх төрлүүдтэй болон энэ төрөлдөө хүсэл үл шунах чанарыг хөгжүүлснээр зүрх сэтгэл дэх бүх найдвар хүсэл эцэс болох үед паран зогсно. Төвлөрөл ба бясалгал. Ганц үнэнд бүхнээ зориулж нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгах. Амьсгалын дасгал. Хүчлэхгүйгээр аяндаа болох амьсгалын хэмнэлээр ганцаардмал орчинд хичээллэх. Тарина. Ариун харныг утгыг нь ухаарч давтснаар ухамсар гүн нойрсох төлөвт хүрэх. Пранаяма. Амьсгал гаргах, амьсгал авах болон амьсгалаа удаан төгсчих дасгалууд. Мудра ба төвлөрөл. Түүнчлэн хамрын арын хөндийг хэлний үзүүрээр тагнааг хааж паранаг толгоон орой руу чиглүүлэх. Хамрын үзүүрээс 12 инчийн зайд ухамсараа тогтвортой барих. Паранаг духны дээд хэсэг болон хөмсг хоорондын цэгт тогтоох. Зүрхэн төв дэх орон зайд удаан хугацаанд төвлөрөх. Эдгээр бүх дасгал сургуулилт нь сэтгэлийн хүлээсийг тайлж параны хөдөлгөөнийг бүрэн зогсоход хөтлөх бөгөөд ингэснээр ертөнцийн хуурмаг үзэгдэл эцэс болдог.